Дэлхийд нийт үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний 40 орчим хувийг нүүрснээс гаргаж авдаг бөгөөд нийт цахилгааны дийлэнх хувийг үйлдвэр аж ахуйн газрууд хэрэглэдэг юм. Цахилгаан эрчим хүчний 30 орчим хувийг зөвхөн цахилгаан хөдөлгүүрт зарцуулдаг. Цахилгаан хөдөлгүүрийн ухаалаг удирдлагын хэлбэр болох давтамж хуургачийг ашигласнаар энэхүү өндөр цахилгааны зарцуулалтыг мэдэгдэхүйц багасгахаас гадна ашиг орлого нэмэгдүүлж байгаль ялрах хортын хэмжээг бодитоор багасгах чадна. Давтамж хуургагч нь цахилгаан хөдөлгүүрийн хурдыг өөрчилснөөр эрчим хүчний хэрэглээг 30-аас 50%, онцгой тохиолдолд 90% хүртэл бууруулах боломжтой. Жишээ нь ихэнх насоос байх ёстой хэмжээнээс том буюу жилд ховор тохиолдох хамгийн их ачаалал зориулан сонгогдсон байдаг. Урсгал буюу зарцуултыг механик хаалтаар хаадаг тохиолдолд цахилгаан хөдөлгүүр хэвийн хурдаар ажилладаг бөгөөд эрчим хүчийг хэмнэх боломжийг олгодоггүй. ABB-гийн давтамж хуургагчаар зарцуултыг удирдах, хурдыг 50% бууруулахад зарцуулах эрчим хүчний хэмжээ 87%-аар буурч байна. Давтамж хуургагч хэрэглэсний ач холбогдлууд. Эрчим хүчийг хэмнэн процессыг удирдах, бүтээгдэхүүний чанар сайжирч, гологдол баг гарна. Хөдөлгүүрийн бүрэн хамгаалалт болж өгнө. Тоног төхөөрөмжийг зөөлөн асааж, зогсоосноор элэгдэл, гэмтэл буурч, ашиглалтын зардал багасна. Дуу чимээ багасна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сайжирснаар байгалийн нөөцийг хэмнэ. Хөдөлгүүрийн торомжлох үед үүссэн энергиээс эрчим хүчийг үйлдвэрлэх, буцааж сүлжээнд нийлүүлэх боломжтой. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд ABB-гийн давтамж хуургагчийг Монголын эрчим хүчний салбарын дулааны цахилгаан станц 2, 3, 4, Эрдэнэт дархан болон Ухаан утгийн цахилгаан станц, Улаанбаатар болон Дарханы дулааны шугам сүлжээ, ус сувгийн удирдах газар, цэвэрлэх байгууламж, орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүд болох оюу толгой төсөл, Эрдэнэтийн баяжуулах үйлдвэр, Монголын алт корпорацийн төслүүд, ажитэгт анод катодын зэсийн үйлдвэр, хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн салбарын АПО, Витафид, говь гэх мэт аж ахуйн нэгжүүдэд өргөнөөр ашиглагдаж байна. Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикийн 2 дугаар очир дээр ABB-гийн цахилгаан тооног хөрөмжөд тавигдсан. Эдгээрийн цахилгаан хөдөлгөөрөөр давтамж хуургагч нам усны шийдвүүд нь 17 жил одоо хэвийн найдвартай сайн ажиллаж байна. Манай ажлыг бүр хангаж байгаа. ABB-гийн давтамж хуургагч ашигласнаар станцын одоо найдвартай ажиллагаа сайжирсан байгаа. Эрчим хүчний хэмнэлт гарч ашиглалтын зардал буурсан, ашиглалтын усад ашиглахад хялбар болсон байгаа. За Дарханы дулааны цахилгаан станц 2016 оноос ABB-гийн тоноглолтыг тавьж эхэлсэн. За нийтдээ дунд чадлын 5 хөдөлгүүрт 160-аас 250 кВт-ийн 5 хөдөлгүүрт давтамж хуургаж ашиглаж байна. Энэ нь одоо бидний автоматжуулалтын процессыг нэгдүгээр хөнгөвчлж өгч байна. Хоёрдугаар хамгийн гол нь эрчим хүчний хэмнэлт гэдэг жинхэнэ одоо утгаар нь хэмнэлт гарч байна. 250 кВт хөдөлгүүрээр тавьсан давтамж хуургагч маань одоо бидний шаардлагыг одоо хангаад найдвартай ажиллаж байна. Усан удирдах газрын харьяа төв зөвлөх байгууламжийн Итгэвэрлагийн насос станц дээр ABB-гийн 250 кВт-ийн давтамж хуургагч суурилагдаад 9 сар гарсан болж байна. За энэ давтамж хуургагч маань бол найдвартай ажиллагаа өндөртэй, ашиглалтын зардал багатай, эрчим хүчний хэмнэлт өндөртэй, ашиглахад хялбар ийм давтамж хуургагч байгаамаа. Манайх өөрөө хувьс хэрэглээтэй учраас эрчим хүчний хэмнэлт өндөр гарч байгаамаа. Жишээлбэл 250 кВт зөвхөн нэг хөдөлгүүр 3 сарын хугацаанд 142,459 кВт-цаг эрчим хүч буюу 18 сая төгрөг хэмнэсэн бол ийм 5 хөдөлгүүртэй дундаж аж ахуй нэгж жилдээ 360 сая төгрөгийг зөвхөн эрчим хүчнийхэн зардлаас хэмнэхээр байна. За ABB-гийн ACS 880 серийн давтамж хуургагчийг 250 кВт-ийн хөдөлгүүрээр тавьсан давтамж хуургагч байна. За энэ сүүлийн 6 сарын хугацаанд ашигласан. За энэ дээр эрчим хүч хэмнэлтийн функцийг өөр дээр нь харуулъя. Нэмэгдэл ямар нэгэн тоолуур тавихгүйгээр өөр дээр нь хинсэн эрчим хүчний хэмнэлтийг үзүүлье. За energy efficiency гэсэн функцийг сонгоно. За тэгэхээр энэ доор бол тавилын тохируулга нь байна. Тэгэхээр energy optimizer буюу энэ функцийг идэвхжүүлсэн байна. За эрчим хүчний тариф бол 128 төгрөгөөр бодсон байна. За тэгээд энэ давтамж хуургагчийг нийт ашигласан хугацаанд 142 мегаватт цаг 459 кВт-цаг эрчим хүч хэмнэсэн. Энэ нь мөнгөн дөнгөөр үзэх юм бол 18 сая орчим төгрөгийн эрчим хүчний хэмнэлтийг гаргасан байна. Тэгэхээр ABB-гийн давтамж хуургагч ашиглан танай байгууллагад хэрхэн цахилгаан эрчим хүчний хэмнэлтийг авчирч болох вэ?